2018 оны статистик мэдээгээр Монгол улсын хэмжээнд нийт 105,691 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Энэ нь нийт хүн амын 3.3%-ийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн амын дунд тэгээс 16 насны хүүхэд 10,512 байдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй нийт хүн амын 10 орчим хувь юм а. Эдгээр хүүхдүүдийн 1087 нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 6518 нь ерөнхий боловсролын сургуульд хамрагдсан байдалтай байна. Хүн амын тодорхой хувийг эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн төдийгүй нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодиттой шаардлага өнөөгийн нийгэмд тулгамдж байгаа асуудлуудын нэг болоод байсан. Монгол улс болон бүгд найрамдах Хятад ард улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ав тохиолдуулан хөрш орнуудын найрсаг харилцаа хамтын ажиллагааны илэрхийлэл болгож Хятад улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг барьж Монгол улсын талд хүлээлт өгсөн. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг сүндэрлсэн тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны томоохон бүтээн байгуулалт болж байгаа юм а. Монгол улсын засгийн газрын 2019 оны 4-р сарын 3-ны хуралдаанаар 125 дугаар тогтоолыг баталж, тус төвийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулахаар шийдвэрлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг төр засаг ингэж анхаарч хүүхдийн төвтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эртэлрүүлтийг хийх, хүүхдийг сэргээн засах, нөхөн эмчлэх, нөгөө талаар эцэг эхчүүдийн сургалтыг зохион байгуулах, хүүхэд эцэг эхчүүдийг хамтдан хөгжүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ингэж хамтран ажиллах бүх боломж нөхцөл бүрдэх юм а. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвөнд хэвтэн эмчлүүлэх 250 ор, эмчилгээ эрхэлсэн 6 тасаг, онцлогоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлдсөн кабинет бүхий амбулатороор өдөртөө 250 хүний хүлээн авч өдөрт нийтдээ 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд боловсрол, нийгмийн сэргээн засах тусламжийг чанарын өндөр түвшинд хүүхдийн эрхийг дээдэлсэн, тав дахь орчинд үзүүлж дэлхийн жишг төрсэн үйлчлэгийг эрхэм зорилгоо болгон та бүхнийхээ өмнө үд хаалгаа нээхээр зэхээд байна. Өнөө хүртэл манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нотлохоон тулгуурласан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлдсөн үйлчлэгээ хумс байсныг хүртээмжтэй болгох зорилгоор энэ төрлийн мэргэжсэн тусламж үйлчлэгээг өдрийн, явуулын үйлчлэгээ болон төр байршуулан сэргээн засах хэлбэрээр үзүүлэх юм а. Тус төв эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэн боловсон хүчнээ мэргэжшүүлэх зорилгоор хүүхдийн сэргээн засах чиглэлээр төгсөлтийн дараах сургалт эрхлэн явуулах, тэргүүлэх зэргийн эмч мэргэжилтэн бэлтгэхэд салбарын хүрээнд хамтран ажиллана, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, бусад байгууллагуудад мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх, эмчилгээ онцлогоо сургалтын үйлчлэгээнд шилдэг техник хэрэгсэл, орчин үеийн мэдээллийн технологиг нэвтрүүлж, сэргээн засах тусламж үйлчлэгээний чадвар чанарыг сайжруулах нь тус төвийн гол зорилт юм а. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн туслах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих хөдөлмөрийн чиг баримжаа олгох, амьдрах ухаанд суралцуулах талаар хөтөлбөр хэрэгжүүлэн, сэргээн засах чиглэлээр гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлийг баримтлан ажиллана. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах шинэ төвийн анхны боловсон хүчин болох 30 хүнийг бүгд найрамдах Хятад ард улсын нийслэл Бээжин хотод 1 сарын хугацаатай сургалтанд хамруулах, хоёр улсын засгийн газар хоорондын тохиролцоо хэрэгжилтийн шатандаа үргэлжилж байна. Салбартаа тэргүүлэх зэрэглэлээр боловсон хүчнээ бэлтгэх, эх орондоо эрдэм өвөрлөөр эхний ангийн боловсон хүчнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дараа ган чимэг хүлээн авч, эрдэм мэдлэг авьяас бэлгээ ангаах улсад харамгүй зориулан ажиллах хариуцлага, эх орноо төлөөлөн суралцах нэр хүнд эмчийн ариун улсыг хамтын хариуцлага болгосон сургалтын гэрээнд хариулсаг зурлаа. Бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалтаар баригдсан 250 хүүхдийн ортой мөн өдрөөр 250 хүүхдийн хүлээж авч үйлчлэх чадaltaй хүүхдийн сэргээн засах төвд ажиллах болсондоо маш их баяртай байгаа. Энэ хоёр улсын гэрээний дагуу Хятад улсад сургалтаар явж байгаадаа бас их маш их баяртай байна. Тэгээд хамт явж байгаа нийт багийнхандаа бас өндөр амжилт хүсье. Бидний явж байгаа гол зорилго гэх юм бол тухайн улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн харилцах, тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэн эмчлэх, сувилах талаар сургалт орж байгаа. Тэгээд энэхүү сургалтаар очиж мэдэж авсан зүйлээ бид энэхүү төвдөө ирж ажиллахдаа бүрэн дүүрэн гаргаж маш сайн ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь хөдөө орон нутаг аслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асран хамгаалагчдын хамт хүлээн авч 14-өөс 21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ онцлогоо, хөдөлгөөн засал, ах уй засал, хил засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж хиймэл эрхтэн тохирох туслах хэрэгслийг үйлдвэрлэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах дагнсан эмчилгээ үйлчилгээ хамгийн чухал. Зөвхөн хүүхдэд төдийгүй тэдний эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн асрах, тэднийг хэрхэн хөгжүүлэх тухайнаас сэтгэхүй онцлогтон тохирсон зөвлөгөө мэдээлэлээр хангаж зааж сургах олон талт үйлчилгээг тус төвийн хамт олон үзүүлнэ. Манай энэ төв зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллах төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй ажиллаж байгаа хүүхдүүд, эцэг эхтүүд, түүний гэр бүл, олон нийт цаашлаад бүр оюутан сурагчид хүртэл энд одоо ингээд судалгаа шинжилгээ хийх сургалтын бааз болон өргөжих ийм алсын хэтийн бодлого маань юм байгаа. Тэгээ бидний хувьд бол азтай зөвхөн хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх клиник эмнэлэг гэж ойлгожлохгүй. Энэ бол протез хөгжлийн бэрхшээлтэй хүний туслах хэрэгсэл, протезийн үйлдвэр, за мөн боловсролын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа, нийгмийн халамжийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа гэдэг ийм цогц хэлбэрээр явж байгаа маш том төв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхдээ хөдөлмөрийн чиг баримжаа олгохыг дэмжих, соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан туслах хэрэгслээр хангах үйлчилгээ үзүүлнэ. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засалтын тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх, нотлохонд суурилсан сэргээн засах тусламжийн ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэд техник технологиг нэвтрүүлэх, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, хөгжлийг дэмжих хөтөлбөр, техник технологиг эмчилгээ онцлогоонд өргөн нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгай хэрэгсэл тохируулах үйлчилгээг хөгжүүлэх, дэлхийн жишгт хүрсэн сэргээн засах төв болох гэсэн стратегийн зорилтуудыг алсын хараагаар болгон ажиллах юм а. Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа